захиа өргүүлсэн. Тэгсэн анда. Олддоггүй юу? За ах нэг мөсөн 40 соногийг нь дуусгаар нь хурж ирээ дээ. Тэгэд эд хөрөнгө хурааж авъя да тийм ээ. Юу вэ? Хинбэ? Юу хийж аваа гэж вэ? Ах нь хөрөнгө авах гэдэл ирлээ штэ. Түрүүн Алдан ургийн өв залгамжлах дөрмийн дагав. Өөхөнд боогод ч нохой тоохгүй юм байвал ноёны сентийг ургийн дүүдэнд дамжуул гэж байгаа штэ. Юм юугаа хоцгаадгаад авчихсан. Амчаа битгий. Яста гай газар доороос гэж үнэхээр ядуу дарчиг болчих юм байна л да. яасан хэцүү юм битээ. Аль бос. Намайг дагаад яв. Аргыг нь олъё. Бошоо түргэн. Янз идвэ штт. Ага. Ямар навшаа эзгээд байгаа юм бэ? Ага. Тийм юм болсон юм бэ. Тэгэд яах вага? Дангаах должмоо ихчид төр туслахгүй гэдэг юм уу? Тий. Бүр ямар ч арга алга. Зайл майл энтер гэдэг үй бүр. Монохонод нэг хитэн цаасны бараа харж ижилтэй. Тэр халахаа гэж юу нь ямар ах байдаг гэлээ. Нэг өлөвдөлөө хийсэн юм байдаг гэсэн юм аа. Аавын өнгөтэй өддөг гэсэн болгоныг туугаад гадагшаа зугтчихсан монохшоо. Муу амьсгаа. Бүр өмсчээсэн хувцастай л үлдээж илээ шүү. Тэр богдын бичиг гэдэг байгааг нь яг сайн шалгасан юм уу? Бичгэн дээр нь тамга гарын үсэг нь бол байсан. Зохиомлоор гарын үсэг тамга хийхэд ч амархан л да. Өөх? Та яаж мэддэг? За, тэр яха. Тэр бичгийг л үзчих хэрэгтэй байна да. Нийслэл хүрээ орж богдод хүсэлт өгч шалгуулах уу? Явах гэж бүр нялгуудна. Очоод богд хүлээж аваач үгүй ч юу. Бас хахуул өгжөөж уулзах цаг авна. Уулзсан ч хүн явуул шалгуулаач үгүй ч юу. Ер нь асуудалтай. Тэгээд яах вэ? Уг нь тэр бичгийг олоод авчихулж ах нь шалгаж ч мэднэ л дээ. Өмнө нь богдын тамга гарын үсгтээ бичиг авч ийсэн. Хүй. Тэгвэл тэр бичгийг нь авч шалгаад л болоо юм шүү. Бичгээ өглөө юу? Түрүүн алив харыгээ шалгах гэсэн бүр хавтуулахгүйсэн шүү дээ. Гүй нэрэ тэгээд исэн бэ шүү. Бичгийг нь харах гэхээр сонирн болоод гар хурууга татаад исэн. За байж ямар юм битээ. Очиж зодоод л авчил та яадаг. Нөгөө хоёр бух шиг имийг нь яах вэ? Нэрэ тийм те. За ер нь л нэг хайст ийдэ. Хайста. Яг вэ. Далаагийн 11 эргээд нэг кино шивэд нь штэ. Нөгөө сүртэй төлөвлөгөө гаргаад л юм хулгаалаад идэг өө. Ухаас тэрэн шиг л тэр бичгийг гусъя. Яй, сонирхолтой болж байгаа ч нэ. За хідүүлээ нэг брейнсторм хийдэ. 2 хоногийн дараа болцоотын бор толгой дээр уулзъя заяа. Ах нэг нь бодож олоод танилцуулъя. Миний дүүнэр ирсэн аа. Та яасан ирд ирсэн? Ах нь яг олон юм тунгаагаад. За гаргалгаа бол байна шүү дүүнэр аа. За ямар арга болов та? За ах нь өнгөрсөн 2 хоногт халхан амьсгаагаас 2 юмыг нь мэдж авлаа. Эхлээд та нарын яриад байсан 2 бухыг чинь шалгаж үзлээ. Ой. Гал нь уу? Алгаа. Яасан гинэ? Байхгүй л гэлээ штэ. Ир хүн байж галгүй явдаг чинь ямар учиртай юм бэ ой? Та юу гээд байгаа юм бэ? Ах хүний үгийг бас авахгүй аа? Чи За нэрч тамиг татдаггүй ир хүн байвалж бас гал байхгүй л дээ тэ. Өөрөө ямар арга байх вэ? За ах нь өөр хүнээс асууя. Баярлалаа юм. За яалтчгүй бох шиг амтан байлээ. Зодолтоод авна гэж бол байхгүй. Тэгээд ах нэг юм бодж олоо. Тэр бичгээ яг хаана хадгалж байна вэ гэж хайсан чинь
Шинэ хошууны ноён танд зориулан манай хэвс цэвэрлэгээний компаниас 100% үнэгүй цэвэрлүүлэх үйлчилгээг санал болгож байна. Үнэгүй цэвэрлэнэ. Тийм ээ ноён тун. Шинэ ноёны дискаунт танд үнэгүй хэвсэнцрээ чин цэвэрлээд барахгүй. Бонусанд нь гэрийн бүтэн цэвэрлэгээ хийж өгнө. Өө, тэг тэгвэл. За тэгээд бичгээ хаана нууж байгааг нь олж авахгүй л баахан хайлаа. Муу нохоо новш ч муу санаалаад хамгаалагчаа байнга дэргэд байлгаад байдаг шүү бүр. Зөндөөл хайлаа. Бүр байдгүй. Гэхдээ унтлагын өрөөндөө хадгалдаг Монгол цоочтой нэг жижиг авдар харсан. Тэнд л юм байгаа болов уу гэж бодсон доо. Тэгээд тэр авдарны бололтой том түлхүүр бий. Тэр нь ингэрт нь байнга байж үдгийг. За тэгэхээр бид тэр түлхүүрийг мэдэгдэлгүй гартаа оруулж аваад жижиг авдраас богдын бичгийг олж авна гэсэн давхар том ажил байна да. Яа. Боо юм болох нэ. Тэр бичгийг олоод авбал хэдүүлээ богдод зарга мэдүүлэх баримттай болно л гэсэн үг. Тэгэхээр яаж бичгийг нь салгана гэсэн үг үү? За үүнд бол тэ finesse, light touch, beautiful mind гэсэн одоо зүйлсээр л олж авна да. Ямар юм аа. Ах нь бүгдийг бодоод алцсан. Ахтай итэг. Ах нь бүгдийг зохицуулна. За тэгэхээр юм байна. Бид халхаагаас түлхүүрийг нь туугаад түлхүүрээ алдснаа мэдхээс өмнө авдар руу очиж богдын бичгийг авах ёстой. Хүн төжээр ажил байна. Та хэдийг хөөж явахдаа халхаа дулмаа дүүрүү нүд унгаад байсан гэсэндэ тэрнийг нэгдүгээрт хідүүлээ маш сайн ашиглах хэрэгтэй. Ашиглана гэдэг чи юу гэж байгаа юм бэ? Зүгээр сонсчихъя өө. За хаан зогсол. За халхааг сая 2 хоног ажиглахад яг л амьдралын явдаг дараа л рутинтэй нөхрөөлээ. Өглөөдөө нэг л хоолны газар орно, оройдоо нэг л лаунж орно. Ер нь бол яг л тогтсон дараалттай амьдрд юм байна лээ. Тэгэхээр ах нь хоолны газрын хүнтэй яриад чамайг маш бага цалинтай ажилуулъя гэж тохирсон байгаа, окей? Чи халхааг орж ирэхэд нь их л өрөвдөлтөй царайлцсан очоод захиалгыг нь ав. Халхаа чамайг хараад шууд хатхан заяа. Ямар нэгэн үдсэн юм хэлнэ. Сайн байна уу? Та юу захиалах уу? Хүй, бүүгийн найз өхнөө да. Тийм байна уу? Үүжээ. Миний хөөрхөн дүү чинь юун зөөгч мөгчийг явж байгаа юм бэ? Харин тийм ээ ха. Хэцүү л байна. Ийм хөөрхөн охин чинь юун ажил төрөл хийх вэ? Оршоод сууж явах ёстой байдгийн штэ. Дамбчаа мо тоочи арчаагүй штэ энэ нэг юм. Ийм үзэсгэлэнтэй охиныг арчлаад гамнаад явж чадахгүй. Чамаг бүр арай алхуулж байгаа юм биш үстэ. Тийм. Энэ арай хитэрнэ. Сайхан охтууд чинь алхах биш хөвж явдаг юм штэ миний дөө. Ер нь чи ахтайгаа орой нэг уулзах уу? Болох юм аха. Өө байж. Юу болоод байгаа юм бэ гомчаахаа? Гү чи зайлалтаа яг гоё болох гэж байгаа чинь. Та дулмаг мань яах гээд байгаа юм бэ? Чи одоо мөнгө хөрөнгөө эргүүлж авах гээд байгаа мó гүм үү? Унт чивтгээд байгаа чи зүгээр дугаа байлтаа чи. За. Миний хайр тайван бэ. Ах бид нар л туслах гэж байхгүй юу? Ахтай итгий. За тэгэл Ах нь ер нь ингэдгийг. Өөрийгөө хөөрхөн гэдгээ арай мэдээг байгаа охтууд дээр ажиллах тун дуртай. Ажиллах хаа? Та нар ч өөрсдөө хөөрхөн гэдгээ мэдээг байх үедээ л тачуудаг байхгүй юу? Ах нь чамд ямар их үзэсгэлэнтэйг ч мэдрүүлээд үгүй. Орой давай заяа. та хоёр лаунж дотор ганц нэг юм уу наа ойлгомжтой. Тэгээ жоохон халж эхлэнгүүт дулмаа согдсон юм шиг ингрийг нь дэрлээд ингэж хэлээрэ. Яах. Халхаа. Би жоохон согтоод ах шиг байна. Зүгээрээ миний дөө согдох биш тамшаалах гэдгийг. Таны цээж дамбжааг бодвол их ханхар юм аа. Шоун цээжтэй шовтон бөкстэй дампчааг энэ дэргэдөө. Йоо. Яг голыг нь олоод хэлчихлээ. Тэгээ бүр жижигхэн байгаа да цаадах их чинь. За бараг л тийм юм та. Писта.
Тэгээд нэлээд налж авж байгаад л ахыхаа заасан аргаар амнаасаа нөгөөхөө гаргаад хилэндээ бритгээ сайн бомбдж байгаад ярангаа зүсэж эхлэн шүү дээ. Таны том тээжийг налаад тавьчихаар бүр бүх зүйл тайван сайхан болчих юм. Ай, чи аалтчгүй тачаал амт юм аа. Аха, би коктейл уумаар байна. Алуу, зөөгчөө. Тэгээ шууд алхаж очиод сонхоороо түлхүүрээ шид. Сандаг доор нь хурдан морьтой хүлээж байгаа. Сандаг давхиж ирээд гэрийн дэргэд хүлээж байгаа надад түлхүүрийг өгнө. Би түлхүүрээ авангуутлаа үлдсэн нэг хамгаалагч дээр нь очиод Зөө миний хүү, өнөөдөр үнэгүй цэвэрлэгээ нэрлээ. Ийм хордон цэвэрлэлт юм уу? Ноён ч л загсан шүү дээ. Ноёноос ч асуух юм уу? За ороо. хамгаалагч бол намайг цэвэрлж яхад байнгын хянана. Тэрнийг сатааруулахын тулд сандаг гадаа. Туслаарай. Хүүе, энэ аль хүн байна уу? Туслаарай. За та энэ өрөөнөөс өөр битээ ороо. Би гараад ирье. Туслаарай. Ямар амар нохоотой юм бэ? Нохоогоо аваач. Яачаад байгаа юм бэ? Зүгээр л юм шүү. Хүүе, энэ нохоогоо яана энэ бар басан бар. Бар бистаа. Тэр хооронд дуранд би авдрыг онгоолгоод бичгийг аваад хамгаалагчийн ард дур мориндоо мордоод шууд тавих юм. За тэгэл богдыг төлөөлж суудаг хошууны дөшмөлд бичгийг нөгөөд богдын бичгийг хуурамчаар үлдсэн хэрэгээр халахаа улгаачийг шууд баривчлаад л бүх зүйл хэвэндээ эргэж орно да. Бөө юм болоод лавдрыг онгойлгосон чинь бичиг байхгүй үл яах вэ? Энэ мөнийг бүр бүтэхгүй муу амтамаар новштой яах гэд. За дулмаад үбэлнэ. Билээ. Халахаа цайны цаг дөхүүлж байгаад л ороод ирнэ. За тэгэл эхлээд тун өрөвдөлтөө царайл. Гэхдээ хит арчаагүй өрөвдөлтөө биш шүү. Нэг тийм секси өрөвдөлтөө байдаг штэ. Ойлголоо хаа. Толмаа. Нөх битий сайдаг нэрээ. Ой бацаана. Тамбчаа. Юу ч болж исэн. Би чинийх шүү дээ. Тийм л дээ. Гэхдээ чамаага ийм байдалд оруулаад ийм юм хэлэх гэж байгаа гэхээр бүр бачуураад яахаа мэдэхгүй болох юм. Бүх зүйл сайхан болно заа юу? За. За та хоёр оройны болзоо тогттол эндээ байж байгаарай заа юу? Окей. Хүүе чи одоо уугаад байгаа юм уу? За сандарлал дарж штэ сандгаа. Согчваа хөөе. Ганц хоёр татаад аав нь яавал гэжтэй. Сайн байна уу? Та юу захиалах уу? Ах нь авдгаа авнаа. Би нэмчээрээ. Та яг юу авах уу? Чи чинь шинэ хүн юм уу? Мэдхгүй байгаа юм уу? Халхаа. Та яг юу захиалд юм бэ? Хөөе. Манай дампчаа дүүгийн найз охиннуудаа. Тийм ээ хаа. Зөөгч хийгээд л байж байна да. Хөөе, ахны ястай таньсангүй штэ. Харин тэглээ. Амьдрал хэцүү л байна. Золгоо. Ахан тэгвэл Тэг арай болцъё. хөөе. Яас шулах юм бэ? I like that. I like it. Тэгээ аханд орой ирээд аа. Өгөө шиг авлаа. За өрөөн ажиллагаанда бэлнэ үү? Бэлэн. Сандгаа хурдан морь бэлнэ үү? Одоо очиад авнаа. Хүнтэй тохирцсан байгаа. Дамбчаа бэлнэ үү? Бэлээ. За. Бүгд бэлэн бол болж байна. Дамбчаа төрүүлж очиод лаунжид байж бай. Дулмаа ресторан руугаа очиод халахаг хүлээж бай. Сандаг морио аваад лаунжны доор очиод хүлээ. Би дамбчаагийн гэрлөө явлаа. Окей? Чи ямар хоолнд дуртай вэ? Би таны цээжийг дэрлэмээр байна. Оо, шулуухан охин бэ чи харин. Таны цээж их том юм. Би дэрлэмээр байна. Дампжаа шуун цээжтэй, шувтан бүкстэй. Чам шиг юм шулуун охтууд ч дуртай шүү. Алив нал. Таны том цээжийг налаад Яасан гэдэг? гой цээжтэй юм а гээд л. Гүй чи ястай шулуухан тачаал таах юм аа.
Энэ дампчаа яач вэ? Ой! Халгаа пистамун! Гарадраа! Юу вэ? Дампчаа юу? Амьсгач юу гэж яваан болоо? Чи дулмаатай өн болцох гэж байна уу, аа? Гарадраа чи юу? Yes та. Тасарсан биш. Чи юугээ ташгичаад байгаа юм бэ? Зайлаач. Энэ муу гачин хүлэмж бийтэй муу вэ та. Миний гэр орон малын хашаа юу? Юу бух гарч ирээд наста. Юуг нэ новсч? Чи зүгээр туглын зил рүүгээ зайлаач ой. Мо бух царайтай навсч. Оо ман навшвэн. Оо малын ч дуудаараа. Би яг одоо нэг бух төхөрөх гэж байна. Мо ямар ом новш вэ? Болсон юм новш. Your mama is so fat when she За, хулгайч хүмүүсийг яадгийг ах нь харуулах уу да? Бөх, Монгол төрийн цагдаа чинь харин ийм шуурхай ажилдаг болцсон юм уу? За амрыг. Таныг богдын бичиг баримт хамгааг дуурайлган хийж, бусдыг хуурам ихэлсэн хэрэгээр баривжилж байна. Та дуугүй байх хэрэгтэй. Таны хэлсэн бүхэн Үе та нар ч юугаа хуцаад байгаа юм бэ? Ямар юм яасан гэдэг юм? За, сайн уу авгаа? Гомбочоо юу та? Та ч харин удмын нэр барьсан үнхэг умаар новш байсан биш үү? Манаш. Энэ юугээ солиороод байгаа юм бэ? Ямар юмны ч хөл хүчиг. Аливаа энэ гаваа тайлаа. Хамаагүй яад нь шүүхтэй. Яах юм? Хамгаалагч энэ нэг юмнуудыг болиулаач хэй. Вамсгаас мэлдэж байна. Богдын бичгийг дуурайлган хийн гэдэг чинь бас цаазын ялтай юм байдаг штэ. Энэ бүр бичгийг нь хүртэл алдаж өчээд багтай байхтай. Бигд гэж юу байдгийг? Дампчаа. Долмаа. Хорим сайхан болсон. Улаан хошуугаар нэг хавтгай хорим болсон. Гомбчаах ирж байж түмэн асуудлыг шийдэж чадсан. Дампчаагийн мань хувьд ах нь ирснээс хойш нөөрнөөс нь инээмсэгэл тасархаа бүр байсан. Гэр бүл гэдэг бүх зүйл юм байна гэдгийг энэ хэдээсээ өдөр бүхэн л харж байна да. Тий. Халхаа ахыг халахын шоронд нь хийсэн. Баривчлуулаад явхдаа бүр уйлж унжаад өмдөндөө шээгээд бөө юм болсон. За тэгээд захиагаа дуусгая да. Ер нь захианы төгсгөлд ингэж гялс бацдаг нь монгол хүний зан юм шигэ. Би ч монгол хүн юм болохоор төгсгөлөө гялс бацжээ. Миний өвгөн алсад онц сураад ирээрээ. Шуухурны газрыг нь найз нь асуудалгүй аваад явчихно. Баяртай бараа. За, ах нь ингээд нийслэл уцнаа. Та хошуу нутагтаа ингээд хамтдаа амьдраад ээж болдгүй юм аа. Санснаас ах нь халхаагийн авдарнаас богдын хөлх бичгээс гадна өөр нэг бичиг бас олсон. Ямар бичиг? Эцгийн гэрээс. Юу аавын захиас уу? Тэр яхаар халхаа хахад явж идэв. Ямар нэгэн болвол чи бит хоёрт өгөөрэй гэж хадгалуулсан юм шиг байгаа. Тэр хоёр чинь уг нь чи бит хоёр шиг л төрсөн ах トゥ юм шүү дээ. Тэгэд юуг нь агаа? Аав надад захихтаа дүүгээ харж яваарэ. Хоол ундаа сайн идээрэ. Нойр сайн авч бай. Хүний бие гэдэг хэврэг шүү гэдэл зөндөө зүйл загсан байлээ. Надад юу гэж хэлсэн бэ? Миний дөөрөө уншил да. Би яаж уншиж чаддаг юм бэ? Зарим сошиал чат матын дүрс гадарнуул гэхээс. Миний бондгор хөө ингээд хошууны ноён боллоо. Аав нь хүүдээ хайртай шүү. Миний хөө гомбчаахынхаа сургийг банк гаргаж яваарай. Та хоёр бие биендээ уул шиг л нуруутай байгаарай. Мондөг ноён байгаарай.